одоо 20 гаруй жил энэ утааг бууруулах санаачлалууд янз бүрийн элдв янзын тогтоолууд гарч ажилласан юм байна. За тэгвэл харамсалтай өнгөрсөн хугацаанд бол бас яг энэ асуудал шийдэгдсэнгүй. Тэгээд энэ 2 сарын өмнө болсон сонсголын хүрээнд бол бид бол одоо өнгөрсөн хугацаанд 779 иргэн утаанд угаартж амнасаа алдсан гэх мэтчлэн бол маш тийм одоо сэтгэл сэртхийлгэм тоо баримтуудыг сонслоо. За төсөв хөрөнгийн хувьд ч гэсэндээ ерөөсөө даруй 5 их найд гаруй төгрөний зарцуулалт хийсэн гэсэн тооцоог бол одоо бас бид одоо манай ажлын албаныхан гаргасан байгаа. Тэгэхээр одоо хэдүүлээ бол одоо дөрвтэй алхам хийх ёстой гэдэг дээр бол санал нэг байна. Тэгэхээр бол өнгөрсөн хугацаанд бол хэд хэдэн зүйлдээ бид нар сургамж авах ёстой юм гарсан юм уу гэж харж байгаа. За нэгдүгээрт ерөөсөө ийм утааг бид нар богино хугацаанд бүр мөсөн шийдэж чадна гэсэн итгэл үнэмшил хаана ажиглагдсангүй. Ялангуяа одоо нийтийн сонсголт дээр ирж ажиллаа тайлгнаж байгаа төрийн албан агчдын хувьд ч гэсэндээ ерөнхийдөө тийм итгэл үнэмшил ерөөсөө байхгүй болсон байна. Тэгэхээр улсын хурал улс төрийн манлайл гаргаад засгийн газар түнд одоо бас тэр чиглэлд ажиллаад бид ерөөсөө энэ утааг шийднэ гэсэн тэр итгэл үнэмшлийг улс орноороо олж авах хэрэгтэй байна. Нэг. Хоёрдугаарт ер нь бол утаанд мөнгө зараадлах юм бол утаа ерөөсөө шийдэгдэх юм байна гэдгийг бас ойлгож авлаа. За нэгт одоо жишээл сайжруулсан түлш гэж ярихын өмнө болохоор төслийн 100 гээл ярьсан. Тэгэл одоо 100 ч байдаг юм уу, түлшч байдаг юм уу, одоо мэдрэгч байдаг юм. Ямар нэгэн байдлаар утаа үйлдвэрлэдэг зүйл бид нар мөнгө зараадлах юм бол утаа чинь байгадлах юм байна гэдэг тийм зүйл. Тэгэхээр цаашид утаанд мөнгө зарахгүй байя гэдэг бас нэг юм зарчмын бодол. Тэгээд төр ерөөсөө технологи сонгож болдгүй юм байна. Технологийн сонголтыг бол иргэд өөрсдөө хийх ёстой байд юм байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол нөгөө төр мөнгө зараад идэг. Тэгээ төр технологи санал болгоод байсан байгаа байхгүй. Тэгээ за одоо энэ төслийн гоё үлзий зуухыг тавиач гэдэг юм уу? Эсвэл энэ шахмал түлшийг түлээч гэдэг юм уу? Тэгэнгүүт ерөөсөө энэ асуудал чинь бас шийдэхдэггүй байна. Энд чинь бол бас иргэдийн өөрсдийнх нь сонголт хамгийн зах зээлийн зарчмаар аль нь илүү үр ашигтай байна гэдэг тэр зүйлийг хийх ёстой гэдэг. Тэгэхээр ийм гурван сургамжийг бол сая нийт сонсголын үр дүнд бол одоо миний хувьд бол олж авсан. Тэгээд энэ та бүхэндээ бол одоо энэ улс төрийн манлайл гаргаад ийм шийдэмгий алхам хийх асуудлаар засгийн газарт бас чиглэл өгөх ийм зүйлийг санаачлаасаа гэж уриалах байна. Одоо 5 толгой түлш ХХК нийслэлийн өмчлөлт ирсэн. За мөн одоо нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ерөөсөө энэ сайжруулсан түлш сайжрах тусам л одоо өнөр нь багасж угаарын хийгийн хэмжээ ихсэх аюул. За үүнийгээ мэдрэхгүй байж байгаад одоо шинэ угаартаж өгсөн олон одоо харамсалтай тохиолдлууд байгаа. За үүнийг одоо давж гарах хамгийн чухал зүйл бол ерөөсөө л утаа мэдрэгч ажиллагаатай байх л асуудал. За хилцүүлгийн явцад бол одоо зарим нэг мэдээлэл фактуудыг харахад бол зарим нь бүр одоо гэртээ тамхи татаад дуурдаг учраас бүр дууг нь хаачихсан, доторх батарейг нь авчихсан, авдрандаа ороогоо далд хийчихсэн ч гэх шиг гих мэтлэнгийн ийм иргэдийн өөрсдийн хариуцлагын асуудал нэлээд яригдсан үнэн. Гэхдээ одоо бид бас нэг иргэдэд сэрэмжлүүлж анхааруулж байнгын бэлэн байдлыг бас хангаж шалгаж байхгүй бол энэ угаартаж эндэх асуудал бол ерөөсөө зогсохгүй. За энэ утгаараа бас одоо нийслэл 5 толгой түлш ХХК дээр нэг том дэвшил гарсан. Энэ утаа мэдрэгч нь өөрөө мэдээлэлээ дамжуулж ажиллаж байгаа байдлын том биг датагаар 5 толгой түлш ХХК дээр хянах real time дашборд ажиллах боломжтой болцсон юм байна. Тийм учраас шинэ технологиудаа яаралтай суулгах, за дээрэс нь 45,000 гаруй өрх утаа мэдрэгчгүй байгаа энэ тэрэ гүйцээх, хурдлах, үүнийгээ одоо тогтмол үйл ажиллагааг хянах чиглэлд бид бас оролцох үнэхээр болохгүй байна. Үнэхээр болохгүй байгаа даа. За ингээд энийгээ мэддгүйгээс соён гэгэрэл үйл ажиллагаа дутуугаас болоод энэ одоо хариуцлагын асуудал үнэхээр бас ярихгүй болохгүй байна. Тийм учраас Эрдэнэ хүний амийг аврахын тулд бид одоо төр ялангуяа өөрийнхөө нийслэлийн бүтцээрээ дамжуулаад хороодын нийгмийн ажилтнуудаараа дамжуулаад за ингээд одоо доошоо шалаалаад хэвтэй байдал дээрээ иргэдийнхээ аюулгүй байдал, айл өрхийн аюулгүй байдал дээр анхаарч сургаж байх нь бол яалж байхгүй л одоо бид нар хийхээс өөр гарцгүй ажил болж байна. За нөгөө сая банкны хороо даргаыг орлож байгаа Бачаалаг шөнийн хэлснээр бид засгийн газарт өгөх чиглэл дотроо энэ эрх зүйн тухай ярьж байгаа шүү. Нөхөн олгорын асуудлыг бид шууд олгох ийм боломжгүй. Харин зөвхөн Монгол улсад одоогоор яг одоо ингээд хохирсон иргэдийн нөхөн олгох тийм эрх зүйн орчин юмсаа байхгүй байна. За дээрээс нь бид бас ямар тохиолдолд ингэж угаартаж энтсэн асуудлыг бүр нарийн задалж нотлохоо
гаргаж ирэх бас ажлууд дутуу байгаа. Энэ бүгдийг хийгээд харин цаашдаа бид ерөн энэ агаарын энэ юутай холбоотой угаартсан ялангуяа ахуйн угаарталтай холбоотой энэ асуудлыг бид ер нь цаашид яаж шийдвэрлэж явахын гэдэг энэ эрх зүйн орчныг хийж өгөх ажил бидний одоо үүрэг болж байна л гэж харж байгаа. Миний хувьд тус байнгын хороонд харьяалагддаггүй байгаа. Тэгээ өнөөдөр энэ засгийн газар чиглэл өгөх тогтоолын төсөл хилцэж байгаатай холбогдуулаад бас өмнө нь өөрийнхөө бас ажиллаж исэн тогтоолын төслийг нэгтгэх зорилгоор аваад ирсэн байж байгаа. Тэгэд энд одоо нэмж оруулах саналуудаа товч танилцуулъя. За нэгдүгээрт засгийн газарт агаарын тухай хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын их хуралд 2025 оны 5 дугаар сарын 15-ны дотор тайлагнах. Хоёрт түрүүний ярьсан бид итгэл үнэмшлээ нэг мөр олгоё гэдэг одоо тэр сургамжийн хүрээнд 3 жилийн дотор нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын чанарыг Монгол Улсын стандартын жилийн дундаж үзүүлэлтэд бүрэн нийцүүлэх буюу 3 жилийн дотор утаагүй болох зорилтыг дэвшүүлэх. Энэ бол одоо яг нөгөө юм улс төрийн манлайл үзүүлж байгаа ийм заалт гэж ойлгож байгаа. За 3-т төр дахиж утаанд мөнгө зарахгүй байх гэсэн одоо тэр сургамжийн хүрээнд 3 агаар бохирдуулж буй альва этгээд арга хэмжээнд төрөөс татаас урамшуул олгохгүй байх. Төсвийн хөрөнгөөр зуух яндан түлш зэрэг агаарын бохирдлын их усүрийг санхүүжүүлэхгүй байх. Энэ хүрээнд технологийн горим алдсан 5 толгой түлш ХХК-г татан буулгаж чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл худалдааг хувийн хвшлийн санал санаачлагад тулгуурлан зах зээлийн зарчимд нийцүүлэн зохион байгуулах. За 4-т гэр байшингаа дулаалсан эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур нарны цахилгаан үүсгүүр зэрэг байгаль дээлтэй утаагүй технологийн шийдэл сонгон яндангаа буулгасан гэр хорооллын өрхөд олгох урамшууллын болон ногоон зээлийн тогтолцоог хувийн хвшил иргэний нийгмийн оролцоотой бүрдүүлэх. За үүнд бол засгийн газрын үйл ажиллагааны 2024-өөс 28 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 30 хүртэлх саяын ногоон зээлийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ гэсэн заалт орсон байж байгаа. Тэгэд үүнтэй бас нэг уялдуулаад нэг юм тогтолцоо бүрдүүлчих гэсэн санаа. За 5-д хашаанда 5-аас доошгүй мод тарж ургуулсан айл өрхийг захин бүртгэлд хамруулж урамшуулах. За мөн 6-ад бага чадлын тархмал их усүрийг угсрах, суйрлуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл шаардлагуудыг эрс хөнгөвчлөх буюу одоо нөгөө эрчим хүчний их усүр талдаа тухайлах юм бол одоо сэргээгт эрчим хүчин суурилсан их усүр бүрдүүлэх юм бага чадлын тархмал их усруудын зөвшөөрлийн тогтолцоог бол одоо эрс хөнгөвчлөх ийм байдлаар шийднэ гэсэн санаа. Тэгэхээр цаашдаа болохоор одоо хүмүүс нөгөө их усүр талдаа айгу санаа зовоод байгаа юм л та. Тэгэхээр ингээд өнгөрсөн хугацаанд судлаад үзэхэд Улаанбаатарын гэр хорооллын одоо айл өрхүүдэд 200 мянга орчим айл өрхөө байгаа. За тэдгээрийн ерөнхийдөө жилдээ цахилгаан халаагуураар халаах одоо нөгөө чадлын хэмжээ 600 мегаватт байгаа хгүй юу. Тэгэхээр бол харьцангуй гайгүй. Одоо жишээлх юм бол эрчим хүчний яамнаас бол одоо манай одоо улсын 1800 мегаватт хүчин чадлыг 3 жилийн дотор 3500 мегаватт хүргэнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо бөөрөлчүүдийн 300 мегаватт удахгүй орно гэж байгаа. За баян дээр 660 мегаватт орно гэж байгаа. За 5 толгойн станц бас орно гэж байгаа. Гэх мэтчлэн зөвхөн цахилгаан эрчим хүчээр халаах яг тэр боломж чинь бол ингээд ойрын 2-3 жилдээ бол бүрдчихнэ гэж ойлгоод байна. Тэгэхээр давхар шахаад явах боломжтой. Мэдээж хэрэг зөвхөн цахилгаан эрчим хүчээр биш тийм одоо сэргээгт эрчим хүчний их усруудаар ч гэдэг юм уу одоо ингээд ийм айгүй олон технологийн сонголттойгоор бид нар энэ боломжийг бол одоо энэ шийдлийг бол бий болох боломжтой гэдэг дээрээ санал нэгтчмээр байгаа. За мэдээж хэрэг одоо бас нөгөө түгээх дамжуулах сүлжээндээ бас баг зэрэг хөрөнгө оруулалтууд бол оруулах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө 100хан зараад байгаа мөнгөө 5 толгой түлшид одоо жишээлбэл жил болгон 400 тэрбум төгрөг зарж байгаа. Тэр мөнгөө бол одоо тэр нөгөө дид үтс рүүгээ зарьяа. Гэх мэтчлэн ингээд нөгөө богино хугацаанд юм ухаалаг зарцуулалтууд хийгээд тэгээд энэ 3 жилийн дотор л ерөөсөө утаагүй болъё гэсэн зорилт тавья гэсэн санаа.